Хөөш, бүх гэрлэгчээ. Одоо энэ жүжигийн гол төр тоглоно гэдэг чинь байж тээ, тий? Тайзан дээр гарч ирж нэг ч үг хэлэхгүй байгаа гэж юм уу? Яада гэж те харин ч хамгийн их юм ярьдаг хүн энэ хэлдэг байхгүй юу да. Тэгээ ээж ягаад юу шилэхгүй ингэж зогсоод байгаа юм? Харин чи ээж чи уг нь багш нарын урдлагын үзлэг боллоо. Би гол дүрдэн гээд шинжэнгөө уушаадсан би тэгсэн. Тэгээ нэг ч үг хэлэхгүй л багш нарын онгоод оруулчих юм. Манай ангийн хүүхдүүд асуугаад байж танаа ээж чи ягаад юу ч ярихгүй байгаа юм гэхлээр нь жоохон байж байгаа хэлдэг юм аа. Дахиад жоохон байж байгаа асуугаад жоохон байж байгаа хэлдэг юм аа. Жүжигэн дууссан чи ягаад хэлэхгүй байгаа гэх гэртээ харж байгаа хэлдгийг хэлсэн шүү дээ. Яна. Ээж үгүй ээ. Ээж нь баларсан. Яасан? Нөгөө шүнжэнгөө чийдэлсэн жүжигийнхаа үгийг нөгөө тайзан дээр гараад мартцсан. Цаг 30 минут дуугаа зогсчихлоо ш. Гэхдээ тэнцэнэс нөгөө жүжиглэж байгаа багш нар нь уурлаад ингээл ах юм. Би чинь сандраад арай хичнийг өгөө санаад бата багшаар хийв байл гэд ингээ харсан чинь аав чи багш нарын дунд оюутал суудсан инээцэл сууж идэв. Ийм юу хийж байгаа юм бэ гэд нөгөө жүжигийнх нь үг орж ирдгүү хэрүүлийн үг орж ирээд болохгүй. Одоо яана гэхэд тэгсэн чинь урд найруулагч нь ингээд нуудаа суудсан. Зэрэгтэл харагдахгүй зохиолоор арцсан сууж ирсэн. За шипи авчих найруулагч хэлчих байлгүйдэг очиод үгээ гэсэн чи өөдөөс үгээ зээшлэх яасан. Буугаад алнаа чамайг. Боо яана гэд хөдлөгөө асан чи аа чи зүгээр аа гэд намайг хэлүүлээд ээжийнх нь өвчөө хөдөлсөн нөгөө энэ өвчөө хөдөлсөн. Тайзан дээрээс ингээд аав чи хараад ингээд зогсоодсон дээ яана. Хөөе манайхан байна уу? Ээж ирдэг. Яатын гоогийн жүжигчин болгох юм уу та жиж надад юм жүжиглэх гэж чи өөрөө юм болгохгүй байлээ жиж нөө. Юу ч жүжигчин бол чадахгүй байна. Тийм байна. Чи бол харин сайн багш. Бүр ойлгохгүй чи яаж байгаа чи явж очингуудаа ингэснээр тэгэл намайг хараад гаццсан. Юу ч хэлж чадахгүй ингээл. Би бүр чамаа хүүхэд хэлд оруулж байгаа юм шиг л тайвшруулах гал заавгаа юм яна гэсэн. Сав ч тусцсан байтай л ингээд яа би тэнд нэг шилүү үдэн татцсан юм шиг л миний хоёр тал цуусан бүр ингээд гайхаад хараад байсан шүү дээ. Тэр тайзан дээр энд нэг хоёр сав ч тусцсан юм шиг л яг байна. Юу ч тэр нэг юм дөрвөлжин хараа хэрцгний дотор хүн байгаа юм уу? Юу байгаа юм? Тий, найруулагч чи юу нэхэд байгаа юм бэ? Явж ирсэн бол. Ингэж мэн. Харин найруулагч нь зохиолоо бариа суужиж үг хэлээд өчөхгүй. Үгээ зээшлэхээс буугаад алнаа гэж айлгаад. Гү чи тэгээ үгээ зээжлэхгүй яасан бэ чи? Зээжилсэн байсан юм аа. Танаа ингээ хүүхдүүд хүлээгээд байна. Би гачаад төхөө. Хурдан орж ирээрээ. Үгүй зээшлэхгүй яадаг байна. Онгоот. За чи дут. Хөөе. Одоо миний мэд хэдний ангийн хүүхдүүд бүгдээрээ маргааш шалгалттай гал би энэ ном дэвтэр дамжуулаад бүр уншаад сууж ах юм. Үгүй энэ нэг хэдэн хүүхдүүдтэй л тэр хойно багш нарыг харж шоолж инээгээд л одоо юу болоод байгаа юм. Тэр түүхийн багш үгээ мартчихлаа штэ. Түүхийн байна гэж ааш одоо юм. Тэр нэг голд сууж байгаа малгайтай доёс нөхөр нь байна штэ гэж ааш одоо. Ийнээс юм уу? Энэ л нэг хэдэн хүүхдүүдтэй. Лаач болио үгээ марчлаа буугаач гэж харлаад ирсэн. Хүчи тэр маргаашийн шалгалтаа бэлдсэн юм уу? 7 дугаар билет уншсан шүү дээ. Ганцхан 7-аагүй. Тэгсэн. Чи яаж маргааш шалгалт өгье гэж бодож байгаа юм бэ чи? Хөө ямар багш авах юм? Ундрмаа гэж авах юм. Ундрмаа гэдэг чи ямар багш байдаг вэ? Ундрмаа ямар танил нэг вэ? Ундрмаа гэсэн танаад манай аваа юу? Тэ. Танаа ээж юу? Тэ. Хүү чи онц авцсан юм байна. За яхаар би авахараа зовдын наадах чи. Үчи арайч та одоо энэ ганцхан плед унссан гэж зогсож байгаа хүүхдээ арай муу тавиад гаргахгүй байгаа юм зү. Ээж харин намайг унгаачаад байд юм аа. Унгаачгаад бэдийн ч гих шиг. Гүн чи шалгалтын дээр уншихгүй ингээд унах гээд ороод ирж байгаа хүнийг би зүгээр шууд түлхээд унгааш штэ. Ээж чинь бол ер нь шудраг багш. Зарчимч, шаардлага сайтай. Ер нь манай боловсролын системд бол дээгүр орох багш хүн шүү. Монгол улс даа нэртэй хүүхдүүдийг ялгаж үздэггүй, хичээлээ сайн заадаг. Дэлхийд ер нь дээгүр дэлхийд хотлоо юм байна. Ямар ч байсан сайн багш. Тэгэхээр сайн багшийн шав байна гэдэг бол бас нэг толгойд юм байгаа авах гэж бодож байна. Байгаа. За би нэг хэдийн юм асууя. За яг би маргаашийн шалгалтаас нэг юм асуугаадах юм. За ардын хувьсгал хэдэн онд ялсан бэ? Чи ийм амархан юм асуухаа бод. Хөгшөө мэдэхгүй за. Ээж юу гэсэн бэ?
Чиний сонссныг асуусан. Ардын өвсөл хэд онд ялсан бэ гэж юу? Ээж нэг Монгол хэвэн дээр гардаг штэ. Баахан ардуу бөөнөрөө нийлчихсэн хувьсцсан явж идэг штэ. Гүчи хөө юу ярьж байна хөө? Гүтэн аимшигын кино ярьж байгаа юм шиг болох шүү дээ. Баахан хүмүүс зомби болчих явж ядгаа гэдэг шиг. Гүчи ардын хувьсгал хэдэн онд ялсан бэ гэж оныг асууж байна. Тэгээд бөөнөрөө явж байгаад оноо гаргаа шинжил мэнжлээ тэмдэглээд идэв. Нөгөө мөрөө гаргаад явж исэн гэдэг шиг бол. Гүчи он 1900 тий 1900 оноо гаргаад бас бөөнөрөө цаашаа явсан. Энд чинь бүр юу ч мэдэхгүй. Ястаа нэг ном уншдаггүй нөхөр байжтэй хөөе. Гүчи нэр. За. 1 9 2 1921 онд ээж 1921 онд ээж ардын өвсөл ялсан. Үн яаж мэдчихэв? Хурдан хилээчтэй чи мэддэг юм бол. Ардын өвсөл бол ерөөсөө 1921 онд ялсан. Чи мэддэг байж штэ мэддэггүй хүүхд шиг ингээл хүүхд асуугч байгаа л мэдхгүй болохоор нөгөө төлн ингээ шипи өгөхөр нэг ясаа 2 аваа гэд ингээ тэр шиг муухай харагдаж штэ чи. За энэ өмсгөлийг хэн удирдсан бэ тэгвэл? За ардын өвсөл бол 1921 онд бол ялаад тэгээд бөөнөрөө бас нэгэн толгойдоо цаашаа явсан. Чамаас хэн удирдах явсан бэ гэж асуугаад байгаа юм шүү. Одоо босс нь хийн гэж юу? За зүгээр. Мафийн толгойлогч хэн холгүй байх шүү дээ. Гүчи хөөе, удирдах явсан хүний нэр цагаан дээл дамтны. Цагаан дээл дамтны хүүхэд нь удирдах явсан. Энэ ястаа бүр юу ч уншдаггүй бүр би чамайг бүр арай чи юм усан тэний толгойтой гэж бүр бодсонгүй. Чамд ер нь ямар хүн хичээл ордог юм бэ тэр түүхий чи? Ундрмаа гэж ордгийн. Ундрмаа гэж ямар юм бэ яа? Яаж ийж байгаа л миний буруу болох гээд ах юм. Яа чи? Цагаан дээл дамтны том хүүхэд нь. Чи нэрийг хэлээч ээ, нэрийг хаглах. Яас цаац. Хаглах гэж хүн байт юм уу? Хаашаа хаглахгүй удирдах явсан юм уу? Альсвал хаглахын бутгахсан юм уу? Энэ ястаа дүүрцэн. Цагаан дээл дамтны хүү уурах. Энэ сүх аав сүх. Тэгээ цааш нь хэлээчтэй. Сүх далаалтахгүй. Энэ нэг юм чи бүр яах вэ хөө? Хөөш чи хөө. Юу гэнэ ч одоо. Яас ардын хувьсгал гэдгээ яас юм. Цагаан дээл дамтны хүү сүх далаалтгаа хийсэн юм уу? Өстө багштай барьж байгаа балбчлалтай үлээдэй хөө. Ээж нүг яач тээ. Та нөгөө 1921 онд гачиг тавьсан байсан шүү дээ. Тэнгүүд та цогоор харангуудаа хүү яана аав чи яад гуйваад явсан болоо алийг минийх очоо хараад ирээч гээд тэгээ би аав тань дээр очсон биз дээ. Тэгсэн биз дээ ээж. Тэгсэн шүү дээ. Тий би гаргацсан байна оо. Дааш би мэдгүйсэн юм аа. Тэгэл Сүхбаатар гэдэг хүний сүх далаалтыг ойлгоцсон явж байгаа юм байна шүү дээ. Сүхбаатар гоё юм биш. Чи энийг одоо хичээл дээрээс бити гаргаж ял да чи. Хаашаа юм бэ ч гэсэн. Бүр яг манай түүхийн багш Цэрмаа багш та бүр адилхан юм. Манай түүхийн хичээл ордог Цэрмаа гэж. Чи ээжийг хадам ээжгээл яриач. Эмээ ордог байсан юм уу? Тийм ээ, эмээ чинь ордог байсан. Тэр үед миний хадам их болоогүй байсан шүү. Бүр яг хичээлээ зааж байгаа л цонхороо харсан. Хүү, мөн маань гурал үрээ явж байна. Хажил хавга том битээгээрээ үүрээд манай гэрт түргээд өгөөрэй гэл тэгэл түүхийн хичээлээс гаргаа явуулчихсан. Тэгэл гурал үрэл эдний гэрт нь оруулаад тавина. Ээж чинь гэд нэг халтар царайтай нүрээ угаагаал. Аха гурал авчирсан юм уу? Надаа нэг гамбар арайд өгөөч та гамбар арайд өгөөч гэдэг одоо ингээл. Тэгэл түүхийн хичээлийн цаг дээр ээжд чинь гамбар хараа зогсож байдаг байлаа шүү дээ. Би ч удмынхан байна. Хөөе чи энэ одоо өнөө шинжэнгөө уншаад ирэн барах уу? Унш. Чи нөгөө ихт чинь хоёр ихэр эднэр хаа байна? Энэ гадаа байсан. Чи энийг хараач яа. Нөгөө ихрийгээ залгицсан юм айтал голыг л таргалаад авах юм аа. Нөгөөх чинь хаа байна? Энд л шүү дээ. Байна. Энэ хараа нүд дамаа. Зодоо хийгээ юу? Зодоолчтой. Чи наа чи хүнтэй зодоо хийгээд байж гэн. Чи хаана байсан юм? Би хажууд нь байсан. Тэгээд нөгөө ихэр чинь зодолтож яхад би чи юм хийж исэн чи яах юм бэ аав? Юу хийж исэн? Юм идчихсэн. Тийм чухал ажиллаа хөөе хаа. Наадхаа тэгээ чи өмөрч хамгаалдаг юм уу? Би тэгээ юмаа идэж дуусаад ашиж өмөр идөө гэж бодож исэн чи нөгөө хүүхдэн зодож дуусаа яваад гэж байна. За энэ ховдог хүнийг яах вэ? Юмаа идэл за энийг дуусгаж байгаад ачин даа гал. Тэгжэл дуустдаг нөгөөх нь ч зодод дуустдаг одоо. Би дараа нь амар удаан зодуулнаа юмаа иж дуустал зодоо. Одоо тэгмээр юм одоо л ухаарч. Аваа, манай ангийн хүүхдүүд намайг шоодод байна. Юу гэж? Ээж өнөөдөр намайг манай ангийн бүх хүүхдүүдийн дэргis шившиг болгосон. Би яасан? Та
Та чи өөрөө хичээл заа зогсчихснаа гинт над руу харангуудаа мөхөрлөгөө чи яхаараа миний цагаан цамцыг өмсдөг ингээд загнаадсэн шүү дээ. Чи нэг эмхтэй хүүхдийг тэр олон хүүхдүүдийн дунд шившиг болгохоо болив та. Гэхдээ би улаан цам өмсөө сууж байгаа хүнийг яах вэ? Өмсөөгүй бай чигээ загнах юм уу? Яг бүр ихэнх хэр алга бол хүн хэр алга гэж. Манай түүхийн багш бүр яг тэгдэг хүмүүс байхгүй. Нэг хичээлээ зааж агаад өөр юм л ингээл дамжаа шилж орчихно. Гарчгаа бичээрэй гэж байгаа шохоогоо газар унгаад шохоогоо унгаас фүү энэ шалан дээр хиний гутлын мөрвөө хин хар зураас татуулаад яваад байгаа юм бэ хөө ямар гоё гутал өмсөө хэдийн гутал вэ танаахан сайн уу хөө савга яваараа ундрмаа хичээлээс нь гэрт нь хөргөж өгөөрэй тартсан байна гэдэг. Тэгэл түүхийн хичээлээс өөгөө гаргач. Түүхийн хичээлийг би ер нь хуваараа судалж мэдсэн шүү дээ. Ээжээ би танаас нэг юм гоё. За та өсвөр насны ганц охиндоо нэг хоёр ээж цагаан цамц заавад гэж. За тавга би чамаас ганц юм гоё. Чи энэ охиндоо нэг ганц цагаан цамц аваад өчгөө цалингаа нэмүүлж хагаад. За би та хоёроос нэг юм гоё. Би чи зодон хийгээд энэ төлбөр тооцоонд хамаг мөнгө урсгаад бай. Бид хоёрыг чамаас гуй. Бид тэр дээд ангийн хүүхүүдэд зодуулчаад хоёр ахаа өмөрөө чигээдээ. Тэгэхээр бид хоёр хүүхэд зодоод аавыг төлбөр тунгаад байна. Гуй чамаас би. Бүх юм инний буруу. Ээж би танаас нэг юм гоё. Намайг битгий хичээл дундуур юмд явуулаад байгаач. Том ангийн хүүхдүүд аваад зодчоод байна. Оо за. Явж ингээл ихтер нэрж байгаа юм даа. За миний буруу. Та нар бол инхийн цагаан тахта би бол тас хар хэрэг илээ. За илээ хэрэг галуугаар тэр яах вэ? Одоо энэ нойлын ногоон тэрийг магаш яаж аргалах вэ? Хүүш, ингийн хөшөө. Одоо гэртээ бүгдээрээ маргаашийн түүхийн шалгалтай холбоотой гоё асуулттай тоглоом тоглоё. Оо, хичээлтэй холбоотой. За харав. Ээж чинь ийм л мундаг тэргүүний багш аа. Чамд би одоо гэрээр давтлага авч шít. За. Ингийн заяа. Одоо бүгдээрээ хоёр баг болж хуваагдана. За тэгэд ингээ. За ерөөсөө би толгой сайтаагаараа ганцаараа нэг баг болъё. Та нар толгой юутаагаараа нэг баг бол. За. Манайхаа бид нар чинь толгой юутай. Яа, толгой юутай вэ? яа, юутай муутай штэ та нар муутай. Муутай. Амар удаа. Яна. За. Та нар толгой муутаагаараа нэг баг. Та тэгээд яах яав? Би ерөөд нь удирдаад явъя. Бүр муу юм байна гэдэг. За ингэн. Түүхийн сэдвтэй асуултыг ээж нь үйлдэлээр хийж асуув. За ёо. Тэнгид та нар хэлээрэй да. За ерөөсөө том ихэр надтай нэг баг бол. За энэ чинь толгой муутай штэ. Үгүй штэ аваа толгой томтой штэ. Чиний нөгөө нэг ганц сайн толгой ганцаараа барахгүй нөө. Барахгүй. За та нар цаадруунд орж битээр тохироодох юм. За би чамд нэг жоохон түүхий хичээлээр давтлага өгье. Монгол улсын түүх гэдэг бол 1921 оноос яа ингэн нөхөө. За ердөө 3 асуулт асууя заяа. За эхний асуулт юу гэхээр ингээ. Алтан уургийн сүүлчийн хаан хинбэ гэж асууя. Хин блий? Хигдэн. За үйлдэлэр гоё хийж үзүүлэр юм дөө. За хоёрдугаар асуулт их юм бол зогтын балгас. Зогтын балгасыг миний хүү 100 үзсэн тийм ээ. За гуравдугаар асуулт их амгалан хаан. Ямар хүн байсан, хэдэн хүүхдтэй байсан, яа дээдээ налаж утсан. За битээр болчихлоо. За 1990 оноос хойш Монгол улсын нийгмийн байгуулалт үндсээр өөр болсон шүү дээ. Тэгсэн юм уу? Гэхдээ чи одоо л ойлгож байгаа юм. Одоо л ойлгож байгаа шүү дээ. Гэхдээ түүхийн багш ингэ заадгүй юм одоо. Ундрмаагчлал нь хоол ингэ заагаалах шиг байдаг шүү дээ. Энэ ундрмаа гэж ямар юм хүүхдийн толгойгоо. Би нэг жоохон давтлага өгсөн юм аа. Давтлага өгчээсэн юм уу? Би та хоёрыг хов ярьж гин гэж ойлгосон шүү дээ. Хөөе цаан чинь хөөс тэр цай буцлаад асуу. Анда юм асгаж зутгаж явах юм аа чи. Нэгдүгээр асуулт алтан уургийн сүүлчийн хаан хинбэ хигдэн. Хоёрдугаараа зогтын балгас. Гуравдугаараа нийгэм ахнаа. Хөгшөө. Юу юм бэ штэ энэ? Билетхэн дээр ямар ч юм алга байна штэ. Би чи галтгаараа ороочгүй байна орж ирчээ. Тэнтэл юм асгараад ах шиг л санагдсан. За эхлээ миний хөө нэгдүгээр асуултаа хийгээд үзвэл. Ээж би хариулъя. Энэ маа цоорчч. За нэгдүгээр асуулт. Лигдэн. Үе таачлаа. Энэ юу мэдлэгтэй. Энэ гутлигдэн гэж таачиж байгаа юм уу? Би яаж аль тавсруу энэ лигдэн мөн үү? Гэхдээ би харин хувьлаа хаана уу, лигдэн хаана уу гэж бодоод байсан. Энэ харин таачлаа лигдэн гэд. За лигдэн ч ийм царайтай байсан юм байна. За дараагийн асуулт. Би. За хоёрдугаар нь. Цогтын балгас. Үе бас таачлаа штэ. Энэ юу оюуны бядтай. Цогтын балгас бас юм болсон уу?
Нүдээр үтсэн юм аа л хэлж штэ. Надлын зам бид нар машинтай явж байхад яасан? Цогтын болгоос тэр хойно харагдаж байна гэсэн нэг юм сараасан юм байсан. Харсан юм аа л хэллээ. Тий. Гайхамшигтай. За лигдэн зогтын болгоос хоёр адилхан царайтай юм байна. За дараагийнх. За ихрийн өрөөсөн. За 3 дахь нь. Ийг амадан. Хүүе таачлаа. Энэ юу түүхийн мэдлэг зузаа юм. Энэ бас одоо их амглаа хаана уу? Өнөө ихэр хөхтүүд чинь хоорондоо бас мэдээлэл солилцдээ штэ. Ястай нөгөө гамбагийн хилдгэр оюуны бядтай юм бэ та нар ч. За тэгвэл аль нэг батлаатах аль. За нэг шалгаад үзье. За тавсрээ. Энэ хин бэ? Лигдэн хаа. Биш. Алуунгаа хатан байсан. За юу. Ийм юм итгэхгүй жил. За сэлт энэ хин. Ийг амадан. Биш аавч нь байсан. За юу. Аавыгаа мэдхгүй жиж хаавыгаа хааныг мэдээд байна гинэ та нар. За тэгвэл энэ хин бүгднгээс нас. За энэ хин бэ? Чи өөрөө. Биш. Мадонна, Леди Гага хоёр музик артист нар тайзан дээр гараад ардаа 10 бүжигчтэй бүжиглээд дуулж байна. Юу олон юм ганцхан ингэ харуулж байна. Та нар чи ингэж исэн юм шүү. Намайг мдээгүй гэж бодож байна уу? Хүүхд намайг иш наруулчаад хүүхдээсээ бүх юм чи сонсоод мэдсэн байж штэ. Ичдэггүй мө чи эцэг хүний ямар ч нам бүгөө. Хүүхдүүдээс ялгах аргагүй энэ нэрээ ичдэггүй юм бэ яасан. Гэхдээ та нар мангар юм уу? Гэхдээ яаж ч яхад энэ ч одоо 3 үйлдэл хийснийхэн дараа лигдэн хаамаа гэж хэлж болно доо. Газингингүүд нь лигдэн гэдэг гинэ. Жохон логиктой тоглоцоо юу та нар. Гүнөө бидний толгой нөгөө юутай басахаар ийм юм дээр их сайн ажиллаад байх юм аа. Ярих юм алга. За хөөе. Хайраа. Одоо тоглоомгүй энийг одоо маргааш яана. Өөш хөгшөө ингийн миний хөгшөө. За маргааш ингээ наад чи плетэ сууглан заяа. Тэнгүүд нь миний хөгшөө хэдүүр хэлээд би хэлээд өгч тэдгээд. Тэнгүүд нь цонхны цаан зогчоод ингээ зогсчих. Дурайтл ярина наадах чи харин. Энэ үтээр дурайтл ярих уу? Мадонна, Леди Гага хоёрыг гацх үйтэй. Тэр хоёр нь Монгол улсын түүх тамаатай ч юм уу гүү ч юм уу. Хөөе хайраа чи бити ингэж ээл та. Энэ бүр харваас ойлгомжтой. Энэ өнөөдөр яаж ч уйссан бүр маргааш энэ барахгүй. Шууд муу аавна. Энэ муу авах юм бол тэгэл улсын их хурл засгийн газраар нэг яриа болно. Хүш яагаад вэ хөө? Гэхдээ ойлгомжтой шүү дээ. Энэ муу авах юм бол тэгэл улсын их хурл засгийн газрын автовазын гаражт нь машина гууж тавьдаг лагвагийн хүүхэд муу авчээ гэж одоо яриа. Яасан өөрийгөө агууд бодож явдаг хүн бэ? Өнөөдөр тэгээ одоо машин тавих газар олдохгүй хэцүү шүү дээ. Би яаж тэр манаач жолооч нарын нүрийг харах вэ дээ. Чи нэг аргалал. Өөр аргал би чадахгүй. Одоо л аргалч. За надаа нэг л арга байна. Үүнээс хойш ингэж ер нь хуурахгүй шүү чи аа. Чи өөрийнхөө энэ тархийг хуурж яах гэсэн үг ойлгохгүй. Цаашдаа чи надад дандаа унш. Мэдэн чи. За ганц удаа би чамд нэг арга утгаас. За ямар За ингэ. Маргааш очиод ээжийнхээ өмнө тавьсан энэ плетнээс шууд сугал. За. Аз тараад долоогоо авах юм бол дурдгийн л хариул. Хэрвээ долоогоос өөр плет авах юм бол дордгийн долоо байна гэж шууд хэлчих. За. Тэгэнгүүт чи яаж байгаа чи тэр долоогоо ав хааш нь хийчих наа чи долоогоо аваад хариул яахаа Ээжи яап би ямар хамаатай би яап гэдэггүй. Ямар амар юм бэ та нар чи. За би яа гинэ. Яаж долоогоо авсаггүй яа гэх дордт юм уу яа гэнэ энэ би ингэж чадахгүй заа юу. Сая бол аюу гой болж шít. Чи болоо чи тавсрээ. Чи ерөөсөө наад хэдэн мангар хүүхдээ аваад саал надаас. Мангар хүүхдээ чи тэгвэл энд хичээлээ заах байсан. Одоо хичээл хийлгийа. Ээжи болоо чи ятч яа. Энэ хүүхдэд юм ойлгох гэж хоёулаа энд худлаа жүжиг тавьж хэрэлдэж аа. Юу юм болох юм нэрээ. Би чамаас салнаа яа тий. Салснаа дээр гэж бодож байна. Чи ямар үнэмшилтэй жижилж байна. Чи өнөөдөр ингэж тоглох байсан шүү дээ. Ингэж тоглох. Салсан ч яах вэ чи юм. Алим болгоо ер нь ингэж амьдралч жүжигч ингэж амьдарч идэг юм нэ. Угаа ээж бичээ сата бид нар одоо хичээлээ хийх. Та ер нь яхаараа битүүрийг дандаа ингэж хэрэлдэж уралдуулж ингэж юм ойлгож идэг аа. Урд нь хичээл номоо давтаж байгаа ядгийг. Чи их чинь юм бол бүгдийг удирдах чи дүүнрээ уншуулахгүй чи энийг юм чи хаана зогсох вэ? Нөө чи. Одоо хийгээ аваа. Өнөө шүнжэнгөө наатах номыг уншуул. За аваа. Миний
Миний хань бас их зөөлхөн ав байна шүү аа. Чиний дэргэд байсаар байгаа л ийм болчих юм байна шүү. Хаяудаа чинь ер нь жинкнээсээ хэрэлдэггүй хоёр сте. Эстрес болоод нэг юм яах юм даа. Маргааш миний хайр дээр 7 дугаар билетийг өгч. За бодороо чи. Хайр ганцхан удаа нэг байна.